Тооноор хөх тэнгэр мэлтийн үүдээр алсын уулас адуу мал харагдаж тэнгэр эцхэн шүтэж газар хэн аргадан төрийн сүлдэн дэн залбирч сайн сайхан бүхнийг бэлэг шингэрсэн ард түмэн дээд бүхнийг тэнгэрлэгдэг миний Монголын дээж бүхнийг тэнгэр дөргөдөг бидний Монголын унган хүлгэн босоо төрдөг миний Монголын улсын дадбаан босоо намирдаг манай Монголын энэ сайхан өдөр Ховд аймгийн Зэрэг сумын үүсгэн байгуулагчдын түүхт 100 жилийн хүндэтгэлийн баярын хурал эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэндээ 100 жилийн баярын мэд хүргье. Ингээд та бүхний өмнө хүндэтгэлийн суудалд тоглоно хэмээн Монгол улсын ерөнхий сайд асан амар жаргал таныг хүндэтгэлийн суудалд тоглохыг урьж байна. Мөн Зэрэг сумын засаг даргасан Батмүх таныг хүндэтгэлийн суудалд тоглохыг урьж байна. Сумын засаг даргасан Чадраавал таныг хүндэтгэлийн суудалд тоглохыг урьж байна. Мөн сумын засаг даргасан Октябрь таныг хүндэтгэн урьж байна. Сумын засаг даргасан Ундрах таныг хүндэтгэн урья. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргасан Базар таныг хүндэтгэлийн суудалд тоглохыг урьж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргасан Баатар Билэг таныг хүндэтгэн урьж байна. Хамб Түмэн жаргал Монгол улсын гавьяат багш Ховд аймгийн засаг дарга намын хорооны 1-р нарийн бичгийн дарга Түмэн жаргал таныг хүндэтгэн урья. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Давх сүрэнгийн гончиг сүрэн таныг хүндэтгэн урья. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Баас таныг хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат тамирчин Дэлхийн аваргын мөнгөн медальт авир мэдийн энхэ таныг хүндэтгэн урья. Монгол улсын гавьяат багш Тогмодын наран цэцэг таныг хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат багш Содвын алтан очир таныг хүндэтгэн урья. Мөн та бүхний өмнө Монгол улсын хүний гавьяат эмч Туумагийн Янжмаа таныг хүндэтгэн урьж байна. Монгол улсын хүний гавьяат эмч Гонгоо сүрэнгийн Долгор таныг хүндэтгэн урья. Монгол улсын гавьяат дасгалжуулагч Гонгоо сүрэнгийн Оюун бол таныг хүндэтгэн урьж байна. Монгол улсын хүний гавьяат эмч Эрдэнэ чулууны жаргал хүү таныг хүндэтгэн урьж байна. Монгол улсын гавьяат жүжигчин Төнгөөгийн Дарь зав таныг хүндэтгэн урья. Монгол улсын гавьяат жүжигчин Дембчавын Гомбочор таныг хүндэтгэн урья. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Нацгийн Цолмон таныг хүндэтгэн урьж байна. За дараах эрхэм хүмүүстээ түүхт 100 жилийн баярын мэндийг дахин хүргье. Ингээд хүндэтгэлийн баярын хурлыг нээж үг хэлнө хэмээн сумын
иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсүх таныг хүндгөөрье. За сайн байцгаана уу? Хүрэлцэн ирсэн нутгийн ахан дүүс алтан дээлчүүдээ хүндэт зоч төлөөлөгчдөө Дэлгэр Монголынхаа баруун хязгаарын эзэд дөрүүдийн үнэн зөрөгт аймгийн Загчин Цэцэнгүн хошууны хүчирхэг өвгдийн удам өдөөг цагийн Ховд аймгийн Алтан гадсууданд улсын тэргүүний зэрэг сүмийнхэн түүх 100 жилийн он баярын мэндийг өргөн дэвшүүлье. Үеийн үед овоглогдож ирсэн үзэгсэнд алтан тээлийн хөндий уян гიშгийн далдагта бомбот хайрхны хормоо асаас тусах 13 хайрхны нэг Баатар хайрхныхаа ингэрт тэртээ 1924 онд хундаг сум нэртэйгээр байгуулагдаж байсан бидний сум өнөөдөр 100 жилийнхэн зузаан түүхэн дархалж байна. Нэгэн зууны түүхийг үлдээж шинэ зууны түүчээг эхлүүлэх хөвтэй төрсөн та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж зэрэг сум үүсгэн байгуулагдсны түүх 100 жилийн он баярын мэндийг өргөн дэвшүүлж энэхүү үйл ажиллагааг нээснийг уламжилж байна. Та биднийг нутгийн уул ус эзэн хайрханд өн мөнгөд түшиж ивэж байх болтугай. Та бүхэнд баярлалаа. Сайхан наадаараа өнөөдрийн баярын үйл ажиллагаа ингээд нээснийг мэдгэдье. Зэрэг сумын иргэдийн хурлын дарга Батсүх танд баярлалаа. Одоо эрхэм та бүхнийхээ өмнө сумын засаг дарга Батбилэг таныг хүнд төөрж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Дэлгэн нутгийн ахан дүүс та бүхэндээ намрын ихэнх сарын бэлэгтэй сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Хаа хэдийнээс уламжлалтаа Ханбаатар хайрхан гэж байдаг аль эртний төвх сударта алтан тээл нутгийнхан бид намар шиг сайхан цаг үгүй, зэрэг шиг сайхан нутаг үгүй. Дэлхий дүүрэн дэлгэр намрын дүүрэн бэлэгч төвшин жаргалтай энэ өдөр их сайхан нутгийнхаа ирээдүйн хооч үе хөгжил дэвшлийн төлөө нэгэн үеийн түүхийг бүтээлцэж өвөг дээцийнхээ галгалтыг сахин өмг түвшиг болсон нутагтаа ажиллаж амьдарч байгаа эд ард иргэдтэй болон эх орныхоо өнцөг булан бүрээс алтан нутаг аав ээж ахан дүүс төрөл төрөстөө зорин ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхэндээ Цасбаатар хайрхны сүрлэг уулс ундалж өссөн ус аршаан булаг шанд ургамал амтан күн зон голынхоо нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлэн мэхийн өсөлё. Загчин төмний өлгийн нутаг зэрэг сүм байгууллагын түүх 100 жилийн баярын мэндийг хүргэж чин сэтгэлийн мэдчилгээг өргөн дэвшүүлье. Тэртээ ардын өвсгөл ясны дараа тус сум 1924 онд зэргийн эхний хөх толгоон зэлийн булагт хундаг нэртэйгээр байгуулагдаж сумын анхны дараагаар Хүрвийн давгийг баталж сумын дотроо 220 хуваагдаж 20-ны дараагаар Түргэн баяр буян тогтхоноор төмлөгдөн ажиллаж байсан түүхтэй. 1952 онд нэгдэж хөдөлгөөн өрнөж 5 дугаар багийн дараагаар ардын хурлын депутат Ж Баар мянгат малчин булган тогтох зумбанаар нэгдэл байгуулах саналыг анх гаргаж түүний дараа удалгүй ард шар цэвэг очир ванчин сүрэн дамдан цэцэрлэг бөхчлөн сандаг нарын 18 хүн ардын үйлдвэрлэлийн нэгдэл байгуулж малаа сумын намын үрд хөргүүлж нэгдлийн ерөнхий ороог замлан баараа зумбаа нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж нэгдлийн дараагаар замлаг сонгон
анхны гишүүн Зумба Баара Замланаар дөрвөн бүстэй тусгаар хөтөлбөр нэгдлийг байгуулсан төвтэй байдаг. 1960-ад оноос эхлэн улс орон даяар өрнөсөн социалистик бүтээн байгуулалтын үед зэрэг сумын ажилтны түмэн орон нутгаа хөгжүүлэн нэгдлийн гишүүдийн аж амьдралыг дээшлүүлэхэд нийтийн хүчээр зүтгэж төл боожуулж мал өсгсөн амжилтаар хөтөлбөр нэгдлийн 20 жилийн явгаар 1923 онд тус сум байна Алтан галц одгоор шагнагдж байжээ. (1980-аас 90 он гэхэд 5 жилийн төлөвлөгөөтэй зорилтыг ханган социалистаж төрөх ёсыг төлөвшүүлэх, ард иргэдийн нийгэм улс төрийн идэвхийг дээшлүүлэх, нийгмийн харилцааг боловсруулгүй болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хурдтай хөгжүүлэх үйл ажиллагааг чиглүүлсэн амжилт бүтээл баримтаа онцлог байлаа. 1995 оноос он гэхэд манай сум мал аж ахуйн 4 баг 702 өрхийн 3365 хүн амтай сумын төвд ерөнхий боловсролын сургууль, хүн эмнэлэг, мал эмнэлгийн салбар, яасан цэцэрлэг, холбоо цагуур, соёлын төв, эрчим хүчний салбар, шатхуун төхөөх станц зэрэг 10 гаруй байгууллага 23 хуваарь эрхлэл аж ахуй нэгж бүхий суурин болж өргөжсөн байна. 2000-аас 2020 онд зэрэг сумын хувьд их бүтээн байгуулалтын жил он жилүүд өрнөж байлаа. Зэрэг суманд шинээр соёлын төв, бургасан багийн төв, ерөнхий боловсролын сургууль, дотор байр, эрчим хүчний станцын өргөтгөл, хүн эмнэлэг, ахуй үйлчилгээний төв, хүүхдийн цэцэрлэг, 8-12 айлын тоглог орон сууцн шинээр баригдаж байгууллага сум өргөжин хөгжиж орчин үеийн хөгжилтэй хөл нөлөөлөн алхаж байна. Сүүлийн жилүүдэд цэвэр бохир усны систем болон нэгдсэн дулааны өргөтгөл, нутгийн удирдлагын ордон, спорт ордон, 38 айлын орон сууц, орчин үеийн стандарт шаардлага хангасан алтан тэл зочид буудал, зоогийн газар, саавн халуун ус зэрэг нэрмжт гудамж талбайг шинээр байгуулах, наадмын талбай засварлах, гэр хорооллын хашааг шинжлэх зэрэг нийт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүлсэн байна. Мөн 23-аас 24 оны хичээлийн жил Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн академи чулууны далайн нэрмжит ерөнхий боловсролын сургууль байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр аймгийн хэмжээнд 99.3%-аар нэгдүгээр байр эзэж улсын хэмжээнд шилдэг 10 сургуулийн нэгээр үнэлэгдсэн байна. Мөн Монгол Улсын гавьяат баг тэгээ наран нэрмжит бүжинг цэцэрлэг нь мөн нэгдүгээр түвшинд үнэлэгдэж улсын шилдэг 20 цэцэрлэгийн нэгээр үнэлэгдсэн байна. За бидний энэхүү амжилт нь үе үеийн орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөлтөд уралд засаг даргын тамгын газрын хамт олон багууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын санаачлаг дэмжлэг, тусалцаа, хамтын үйл ажиллагааны үрдэн байсан гэдгийг тэмдэглэн гэлэхэд таатай байна. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө энд хүрэлцэн ирсэн зэрэг сумын сургууль иргэдээ энэхүү төвгийн хугацаанд 10.1 ардаа үдэж 100 жилтэйгээ зодож байгаа зэрэг алтан тээлжүүдийн дундаас төрөн гарсан алдархан аюутнуудыг олон байдаг. Тухайлбал Монгол Улсын баатар Дамдингийн намнар, Монгол Улсын ерөнхийлөгч Захагийн элбэгд орж, Улсын их хурлын гишүүн ерөнхий сайд Эренчнэмийн амар жаргал, Улсын их хурлын гишүүн бүх чулууны пүрэвд орж, Улсын их хурлын гишүүн Буяагийн тулга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан чулууны дан, Монгол Улсын гавьяат тээвэрчин Дансрангийн гисэржав, Монгол Улсын гавьяат тамирчин Авир мэдийн инкэ, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Жамбын Эрхэн баяр, гавьяат дасгалжуулагч Гонгой сүрэнгийн оюун болд, хүний гавьяат эмч Балтийн Эрдэнэ чулуун, Тумгийн Янжмаа, Гонгой сүрэнгийн долгор, Шарвын болд, Эрдэнэ чулууны жаргал хөө, гавьяат барилгачин Жансангийн шуумаржав, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны бааст, Давхрын гончиг сүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн Нацгийн цолмон, гавьяат жүжигчин Түмэн жаргалын баяраа, Төнгөөгийн даржав, Бямбчавын гон бочор, гавьяат багш Цэрэнгийн ган болд, Содын алточор, Төгөмдийн наран цэцэг, Жамбын Түмэн жаргал, гавьяат тамирчин Баатарчавын шовдор, үйлчлэгээний гавьяат ажилтан Халтрын цог бадрах, соёлын гавьяат зүтгэлтэн Балтийн Эрдэнэбаатар, зэрэг сумын анхны хурандаа Хонгороо, Дид хурандаа Халцгаа, олон улсын эрүүгийн шүүгч Дамдны Эрдэнэ бал сүрэн, Монгол Улсын зам Баярхүүгийн Батүлзээ, Монгол Улсын алдар туяаж бүх чулууны Баатар бэлэг, дотоод явдлын яамны сайд асан Бүрийн Дамдаржаа, сангийн яамны орлогч сайд асан Өнрийн Банд, байгаль орчны яамны сайдын зөвлөх асан Сонингийн Бахнаа, Чехийн Атешэ Гончгийн Гиндэн, хөдөөж ахуйн яамны орлогч сайд асан Баатрын Бааст, Балаа хамгаалах яамны боловсон хүчний хилцийн дарга Носон Бээжин, бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн зохион байгуулагч Налах хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга асан Чөөхөгийн шагдар, Монгол Улсын баг хурлын тамгын газрын зааварлагч байцаагч, Монгол Улсын их хурлын тамгын газарт зохион байгуулагч Ахмад Түшмэл, хилцийн дарга асан Жамбын жүгдэр, Монгол Улсын
засгийн газрын ахмад ажилтан асан баясгалангийн дорилог улсын дээд шүүхийн коллегийн гишүүн өмгөөлөгч хуулч асан доржийн хөөт төр нийгмийн нэр зүтгэлтэн содвын сунруу жамбын төмөн жаргал буян тогтохын балдурж намжаагийн чавх оноон чулуун сааран бааст төмөн жаргалын даш жамсрангийн дамдан пумагийн төмрөө дамдны чадраавал санжаагийн батмөх нарын нар болон тусмаас төрөн гарсан бүх эрдэмтэн доктор цэргийн цолнууд гээд бүхэл алдарнуудаараа бид бүхэн өргөлж бахархаж явдаг тэмдэглэн гэлэхэд таатай байна. Тус сумын малчин ажилсаг малчин ажилчин төмний төлөөлөл болон улсын сайн малчин бадарчин булган тогтох цогцлын нанж улсын авраг малчин ноосон жанлуу үдэн байлаа доржийн сумын газар дахиагийн сэрчинжав төдвийн бигз өлзийн бямба халтрын Хүрлбаатар Галандивын Галсанбат Тамжаан Цэдэнбал Ирэндийн Цэгмэд Самдгийн Хавчиг Дамдангийн Дагранц Шарагийн Бумба Доржийн Дүүржав Шагдрын Бат Өлзийн Цэндавш Довдонгийн Сүхбат Авирмэдийн Мөнхбат Баатрын Хүрлөвчин Калийн Нямдорж Домогийн Атар нарын улсын авраг малчд болон аймаг сумын аврагууд мөн улсын авраг зоо техникч басан авраг худлаач Шарвын Хандаа авраг тариалж Ноосонгийн Алтан сүг Базрын Ариун болд улсын авраг саалчин Надийн Бааст улсын авраг хадламж намжлын инх хамгаалан нарын улс аймгийн хөтөлмөрийн аврагуудаараа бид хүн өргөлж бахархаж байдаг. Өнөөдөр 100 жилийн түүхт өдөр Монгол улсын баатар Дамдангийн намн тэргүүтэй зэрэг сумаас эх орны чөлөөлөлт аянд оролцож байсан нийт 53 ахмад дайчдынхаа үр хүүхэд ах トゥ төрөл төрөсөдөд инх цагийн төлөө зүтгэж байсан баатарлаг гавьяаг нь дурсаж санан алдаршуулж бахархаж байгаагаа илэрхийлье. Түүнчлэн сумын хамгийн өндөр настан Уланбаярын Баасаа Далхаан Цэйн Үржингийн Домоо нарын эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн төлөө залуу халуун насаа зориулж ирсэн нийт ахмадууд та бүхэндээ эрүүл энх байж урт насалж удаан жаргахын өлзөтийн өрөөлийг ойн хүндэт эндрээс хүсэн өрөөё. Сум орон нутгийнхаа нэр төрийг өндөр төргөж байгаа сууга газартаа зогох байр суурь эзэлж ажил амьдралд нь үргэлж өдрөг амжилттай байдаг бүх уугуул суугуул иргэд та бүхэндээ бид бүхэн үргэлж бахархаж явдаг дахин илэрхийлье. Бид бүхэн сумын 100 жилийн байгаа өгтөн зэрэг зүү хөтөлбөр боловсруулан түүнийг амжилттай хэрэгжүүлж 100 жилийнхаа ойтгоо золгож байна. Сумын 100 жилийн ог тэмдэглэхэд Улаанбаатар дархан Эрдэнэт хот болон Ховд аймгийн нутгийн зөвлөлтөд хамтран иргэдтэй уулзалт хийж спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Энэхүү ог огцсон олон ажилд итвэг санаачлал гарган ажилласан сумын иргэдийн төлөөлөлтийн хурал засаг дарга түүний тамгын газар сумын бүрэн дунд сургууль хүүхдийн цэцэрлэг хүн эмнэлэг соёлын төв цагуур хаан банк төрийн банк хувийн хөвшил ахмадын холбоо эмэгтэйчүүдийн зөвлөл уяачдын холбоо Өхийн холбоо нутгийн зөвлөлийн хамт олон хамтран ажилласан бүх хүмүүст ард нийт хүмүүс болон нийт иргэдтэй баярлаж талархснаа илэрхийлье. Мөн энэхүү баяр наадмын үйл ажиллагааг ивент тэтгэж хандив өргөсөн нийт нутгийн зон олон уугуул суугуул ард иргэд та бүхэндээ Монгол улсын ерөнхийлөгчийн асан та бүхэндээ болон Монгол улсын ерөнхийлөгч асан цахиагийн элбүүд орж Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цагааны Бааст захиралтай Мон элч компани хамт олон ЭМЖЖ компани ерөнхий захирал Монгол улсын хүний гавьяат эмч жаргал хөө Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Буянбал улсын их хурлын гишүүн улсын их хурлын дэд дарга Пүрэв Дорж улсын их хурлын гишүүн Тулга Бурабагийн уугуул Сүхбэгийн хүү Теле шонгор компани захирал Инкамар аймгийн зам Батсүх Дэлгэр сайхан багштай 98 оны төгсөгчд Баттулга Бэр цэцэг нарын гэр бүл Цас Телийн зам компани захирал Баасан Дорж Бассаа Бассаа Ив дармын үр хүүхдүүд Шагдрын үр хүүхдүүд бүгд ард Монгол улсын ардын хурлын депутат улсын авраг малчин Жанлын ураг элхний хүмүүс Алтан Булест компани захирал Норжмагийн Бадрах нутгийн зөвлөлийн дарга аймгийн нутгийн зөвлөлийн дарга Тумгийн Дэлгэр сайхан Өвөө багийн уугуул Тонгоны үр хүүхдүүд Бураа багийн уугуул Зоргогийн үр хүүхдүүд Өвөө багийн уугуул Буян жаргалын гэр бүл үр хүүхдүүд Эхэн багийн уугуул Балаагийн үр хүүхдүүд Гатвын Дамдангийн үр хүүхдүүд Эхэн багийн уугуул Сандгийн гэр бүл үр хүүхдүүд Гавьяат эмч Долгорын гэр бүл үр хүүхдүүд Гүвэ багийн уугуул Хаажаа агсны үр хүүхдүүд Зурмны Дангмал агсны үр хүүхдүүд Дорж агсны үр хүүхдүүд Банзаа агсны үр хүүхдүүд Сүхэгийн гэр бүл үр хүүхдүүд Маягийн гэр бүл үр хүүхдүүд
иш мөнгө тулгын гэр бүл, сум нэгдлийн дарга асан дамдны өр хүүхдүүд, Монгол Улсын гавья тогш Гамболдын гэр бүл өр хүүхдүүд, Улсын зам Батүлзий, сумын анхны дарга Пүрийн давгийн ачцэнаар нэгдлийн орлогч дарга Догсмын өр хүүхдүүд, Улсын авраг малчин Сумьязар агсны гэр бүл өр хүүхдүүд, сумын дарга асан төмрөө цэгмэдийн буйнд энэ иш чамц Б очрват Г ядамсүрэн Ж бөхцөвэн С дишид С аюурзан жамбалдурж Д жамбалдурж энэ пума Э носон хөх Т дорж болом нарын үр хүүхдүүд болон Бат Эрдэнэжлон сан New Harvest компани, Уран Баян бүрд компани, Баруун Монгол ан компани, иш нармандах захиралтай Хэвлэлийн Golden Logan компани 1976 оны төгсөгч, 86 оны төгсөгчд, 89 оны төгсөгчд, 95, 97, 99 оны төгсөгчд, 2000, 2001, 2002, 2005, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2013 оны төгсөгчд болон нийт ханиулагч нартай гүн талархал дэвшүүлж та бүхний цаашдын ажил үйлсэд цас тайрхан уулын цэвэрлэг байхын гөлзөтийн өрөөлийг өргөн дэвшүүлье. Дэлхийг баясган дэнж хотоодл наадах Монгол наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон та бүхний үйлсэн гүлэг бүхэн эртээ хурдан байж, барилдсан бүх болгон эртээ бэлтаа байж, харуулсан сум нь онц мэрэгэн байхын гөлзөтийн өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бидний Өлмий бат оршиж мэлми тунгалаг байх болтугай. Та бүхэн өргөн дэлгэр сайхан надаараа. Зэрэг сумын засаг дарга Батүлэг танд баярлалаа. Одоо эрхэм та бүхнийхөө өмнө улсын хурлын дэд дарга Пүрүү дөрж таныг үг хэлнэ хэмээн хүндхөөрж байна. Сайн байцгаана уу? Сайхан намарч байна уу? Зэрэг гэж нутаггүй, намар гэж улирлгүй гэдэг энэ сайхан улирлаар түүхт 100 жилийнхаа ой тэмдэглэж байгаа зэрэг алтан тээлчүүд, зэргийн уугуул суугуул иргэн та бүхэндээ 100 жилийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Зэрэг сумыг үүсч хөгжөхөд, өсөн дэвчгэд, өн горон гэлцхад сумын маань өвгдээдэс Ахмад буурлууд, цослын сэлмэрийн гавшгаачид, арчлалын партизанууд, олон ахмадууд маань энэ нутгийн хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн. Өнөөдрийн зэрэг сумын иргэд удирдлагууд энэ сумаа улам сайхан хөгжүүлэхийн төлөө аль болох бүх зүйлээ зүтгэн зориулж байгааг тэмдэглэхэд маш их таатай байна. Бидний ирээдүй болсон нэг өр хойчос бяцхан үрс маань энэ сумыгаа улам сайхан хөгжүүлж 100 жил нутгаан энэ Монголд энэ дэлхийд гаргасан сайхан амжилтыг гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн одоо ирээдүй энэ цагийн гэлхээс дээр манай сумынхан Монголоо нутгаан гаргасан ийм одоо сайхан ард түмэн байна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Хэд хэдэн сонгуулиар 16 он, 2000 он, 2024 оны сонгуулиар та бүхэн минь намайг итгэж, намайг дэмжиж олон удаа одоо энэ нутгаас хамгийн өндөр санд өгч гаргаж их хурлын гишүүн болгож байсан маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ итгэлийн хариуг өөрийн чадах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх энэ одоо ажлуудыг идэвхтэй хийж нийтдээ 5-6 барилга барьж 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж олон одоо хөрөнгө оруулалтын үр дүнд манай зэрэг сумын одоо бүтээн байгуулалт хөгжил илүү өндөр түвшин хүргэсэнд их баяртай байдаг юм аа. Цаашдаа энэ сумынхаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд илүү одоо ажлын байрыг бий болгохын тулд олон хөрөнгө оруулалтыг хийх ийм одоо зорилготой ажиллаж байна. Эх жилийн төсөв дээр цагаан бургасны устдын системийн
10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тавьж энэ суманд 500 гаруй ажлын байрыг бий болгохын төлөө зүтгэж яваа гэдгийг бас хэлэхэд баяртай байна. Өнгөрсөн 8 жилийн туршид жил болгон улсын төсвөөр хөрөнгө оруулалт хийсэн ийм одоо амжилтыг гаргасан эрх дөрвөнжилч гэсэн та бүхний итгэлийн дагуу энэ одоо хөрөнгө оруулалтыг хийж сумынхаа хөгжил дэвшлийг өндөр түвшинд хүрэхин төлөө зүтгэх болно гэдгийг хэлэхэд таатай байна. За энэ сумынхаа оод олон одоо Монгол улсын өнцөг булан бүрээс гадаадаас энэ сумынхаа оод хүрдсэн ирсэн нутгийн одоо ахын дүүс та бүхэн минь энэ сумын одоо иргэд минь сайхан одоо наадахын ёроолыг өргөн дэвшүүлье. 2000 оноос хойш сумын сургуулийн сумын ог бүх одоо ойнуудад бүхийн бай шагналыг одоо даадаг энэ уламжлалынхаа дагуу энэ жилийн одоо бүхийн байг үргэлжлүүлэн одоо Батбөлөг дарга сумын удирдлагуудын нутгийн зөвлөлийн даргын одоо хүсний дагуу бүхийн байгаа бас байлж шагнаж одоо энэ ойдоо оролцож байгаа. Тэгээ та бүхэн минь дэн жотоодол сайхан наадаж сайхан баярлахын ёроолыг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэндээ. За манай их хурлын дарга мэндчилгээ эргүүлсэн. Тэгээ та бүхэндээ их хурлын даргын мэндчилгээг уншиж танилцуулъя. Мэндчилгээ Ховд аймгийн Зэрэг сумын түүх 100 жилийн ойд 1000 жилийн түүхийн хуудсанд Монгол алтан нурууг дамдан нүүдэлсэн Ховд аймгийн өөдөө заяат ахан дүүсээ эрхэм хүндэт Зэрэг сумын уугуул суугуул иргэдээ 2024 онд Ховд аймгийн 5 сумын түүхэд 100 жилийн ойд тохиож байгаагийн нэг нь Зэрэг сум юм а. Энэ өдрүүдэд Ховд нутгийн эх орныхоо өнцөг булан бүрээс цугларч тэгшөөгөө нижгэр сайхан тэмдэглэж байна. Ховд аймаг бол хар ус нураа чимсэн хотон шуугаараа бэлэгдэж төрийн дахилгад алтан хөхийн ууландаа сүүн заслаан өргөж мөнх цас дуусаас ихтэй тунгалаг буйнд голороон ундаасан олон ясны үлгийн нутг юм а. Тэр дундаа Зэрэг сум бол Баатар хайрхан улаан шүтэн мөргөж хөдмөр бүтээлээрэн устаан тэргүүлдэг, өв соёл заншлараа гайхуулдаг загчин угсаатны үлгийн нутг юм а. Энэ л нутагтаа эзэн болж төрсөн та бидний заяа тэгш хувь дүүрэн байдаг нь төшөж явдаг их уус тулж явдаг нутгийн минь уян байдаг юм а. Нутгийн тэгшөө тэр дундаа түүх 100 жилийн ой бол дахин үзэхэд бэрх ахин мэдрэхэд хожимдох тийм л ховор нандин баяр байдаг юм а. Иймд төрлөх нутгийнхаа түүхт 100 жилийн ойгоор хаанаас ихснээ дахин санаж хүү цогөлсөн бууран эргэж эцгийнхээ өмнө увглуулах ганцхан заяасан нутгаараа багтан баярлахыг хүсэн өрөөё. Эрхэм нутгийн ахан дүүсээ 100 жилийн босгондоор хөгжил дэвшлийн олон шин хаалга та бидний өмнө нэгдээд байна. Бид 2024 онд эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын засаглаа бэхжүүлж анх удаа бүсчсэн тойргоор 126 гишүүнтэй парламентаа байгууллаа. Олон ургуулч үзлийг тээсэн шинэ Монгол хүмүүр байгалийн баялагын сангаасаа шударгаар хөв хүртэж уламжлалт мал аж ахуйн хамгаалах шинэ оршоо хөдөлгөөнөөр өргөжүүлж улс орныхон эрх ашиг эвнэгдлийг баттгаж ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулж төрдөөн итгэх итгэлийг сэргээж хүний эрхийг дээддэг шинэ цагийн парламентыг зохицуулж хамтдаа эх орныхоо хөгжлийн төлөө хичээж ажиллах цаг ирлээ. Нэгэн зууны түүхийг хамтдаа бичлсэн Ховд аймгийнхан дараагийн зуунаа хөгжил дэвшил өөдлөн дэвжихийн ёроолоор өгтөж бүсийнхээ хөгжлийг түүчээлэн хөдөлмөрлөж үүний төлөө үүх түүх өв соёл нутаг усан эрхэмлэн дээдэлж төрлөг нутгийнхаа бүтээн байгуулалт хөгжил дэвшлийг эвийн хүчээр зохицлооё. Монгол төрийн алтан соёмбот талбай үрд мөнх Мандан Бадраг Монгол улсын их хурлын дарга Даш цэвгийн амар баясгалан гэсэн байна.
Улсын хурлын дэд дарга бүрэгдэрж танд баярлалаа. Одоо ирхэм та бүхнийхээ өмнө аймгийн засаг дарга Батул таныг хүнд төрж байна. Уурал түүхийн алтан үргэлжлэл болсон 100 жилийнхаа түүхэн ойд хүрэлцэн ирсэн хол ойрын зочид Монгол орныхоо 408 завхас Цэнхэр гарагийн олон улс хотуудад мөн тулгаан сахин галаа манан сууга нийт зэрэгчүүдтэй түүхт 100 жилийнхэн баярын мэндийг хүргье. Зэрэгсэн бол манай аймгийн 1924 оны засаг захиргааны шинэ зохион байгуулалтын хуваарийн дагуу байгуулагдсан манай аймгийн ууган сумдын нэг. Зэрэгсэн бол алдар гавьяатны минь өлгийн нутаг. Зэрэгсэн бол эх орноон баатарлагаар хамгаалж тэмцэж байсан эх оромчдын өлгийн нутаг. Зэрэгсэн бол Ховд аймаг улс орноо төдийгүй Монгол төрийн алтан жолоог атгалзаж төрийн бодлогыг тодорхойлж улс орондоо үнэтэй үнэмрээ оруулсан улс төр нийгмийн нэр сэтгэлтнүүдийн ийм өлгийн нутаг. Өнөөдөр энэ баярынхаа хуралдааны танхимд гоёлын дээлээ өмсөд хүрэлцэн ирсэн Ахмад буурлуудыгаа идэр дундууийнхныгаа хүүхэд залуусыгаа хараад үнэхээр бахтам сайхан байгааг бас баяртайгаар хэлье. Ховд аймгийн маань ажил үйлс нийгмийн эдийн засгийн хөгжил өндөр түвшинд хөгжиж байгаа. Бид өөрсдөө өнөөдөр нийгмийн эдийн засгийн хөгжлөөрөө Ховд аймаг баруун бүстэй тэргүүлж Монгол улсын хэмжээнд дундаж хэмжээнд очсон. Хөгжлийн энэ том түүжийг манай Ховд аймгийн 17 сум цогцлон бий болгодог. Үүний дотроос зэрэгчүүдийн алтан дээлжүүдийн оруулсан хөдөлмөр бүтээл өндөр амжилттай байдгийн тод жишээ бол манай зэрэг сум Монгол улсын тэргүүний сум гэсэн алдрыг хүртсэн цөөн сумдын нэг. Зэрэг сумын хөдөлмөрч бүтээлж иргэд та бүхний маань бүтээсэн олон зууны бүтээлийн үр дүн олон 10 жилийн хөдөлмөрийн үр дүн бол Монгол улсын тэргүүний сум гэсэн энэ алдрыг хүртэх эрхийг олгосон ийм алдартай сайхан сум аа. Өнөөдөр бид нэгэн зүйлийг дурсах ёстой. 100 жилийн баярыг хүний амьдралд хүн нэг л удаа бараг үздэг байх. Энэ 100 жилийн энэ баяр бахархал өнөөдрийн энэ түүхийн хуудсыг дүгнэн баярлах эрхийг олгосон энд гүүр нь бол дамжуулан ажилласан та бидний аав ээж, өвөг дээдэс, ахан дүүс, бурханд байгаа тэр бүхий л алдар гавьяат нь нийт хүмүүстэй бас мэхийн дурсаж байна. Унаж дүрсэн ус нутгаараа бахархаж, унаж дүрсэн ус нутагтаа ирж, ураг төрлөөрөө бас уулзсан золгож, сайхан баярлах ийм хөв зохиол бидэнд хамтдаа тохиожээ. Энэ сайхан баярыг бүгддээ хамтдаа тэмдэглэж, хамтдаа баярлан цэнгэж, өнгөрсөн 100 жилийнхаа түүхэн баярыг тэмдэглэж, ирэх 100 жилийнхаа гараан дээр зогсож байгаа нийт алтан дээлчүүдэн Ховд аймгийн иргэдийн хурал, засаг дарга түүний тамгын газрын хамт олноос дахин мэндчлэгээ дэвшүүл сайхан баярлахын үлзийтэй өрөөлийг өргөё. Ингээд миний бие бол бас манай зэрэг сумын бургасан багийн харьяат Түмэн Гочоогийн Дорч болон гэдэг хүний хүүхэд. Би ах дүүсээрээ бас зэрэг сумынхаа баярын өд одоо өөрийнхөө зохих хандвийг хүргэсэн. Одоо би төрийн хүний хувьд Ховд аймгийн иргэдийн хурал, засаг даргын тамгын газраас зэрэг сумынхаа түүхэн баяр хөрөнгө оруулалтын бэлэг болгож 20 сая төгрөг олгож байгааг гардуулан өгье.
аймгийн засаг дарга Батул танд баярлалаа. Одоо та бүхний өмнө Улаанбаатар хот дэх нутгийн зөвлөлийн дарга Буянбал таныг хүндгээрье. Сайн байцгаана уу? Зэрэг алтан тэлээ. Нийт нутгийн төрсөн нутгийн ойдоо хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бид түүхийн сумынхаа 100 жилийн ойг амжилтаа тэмдэглээд одоо дараагийн 100 жилийнхаа дараагийн 100 жилийнхаа босгыг алхаж байна. За нутгийн зөвлөл гэдэг нэр хүндтэй бас хариуцлагатай энэ ажлыг аваад би 8 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нутгаа гэсэн сэтгэлтэй Улаанбаатар хот болон уугуул суугуул энэ хүмүүсийнхаа сайхан сэтгэлийн хандив дээр нутгийн зөвлөл маань амжилттай сайхан ажилласан. Энэ тухай тайлангаа бас сошиалор болон та бүхэнд чадах чинээгээр хүргэснийг та бүхэн маань идэж байгаа. За 100 жилийнхаа энэ ойн дээр үе үеийн нутгийн зөвлөлийн дарга нарыг бас дурдахгүй байхын аргагүй. Манай нутгийн зөвлөлийн хамгийн анхны дарга бол академич Чулууны Далайгаа байгаа. За дараагийн дарга маань Монгол улсын Гавьяат багш Цэрэнгийн Гамболд багш маань байна. Дараа нь Молотов дарга маань байна. За түүний дараа манай Дашийн бас сайхан ах маань байгаа. За миний бие Дамтны Буянбал нутгийн зөвлөлийнхаа Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн 5 дахь даргаар ингээд ажиллаж байна. За тэгээд нийт хүрэлцэн ирсэн зэрэг алтан тээлчүүдтэй хурж ирж чадаагүй ч гэсэн телевизээр үзэж байгаа Монголын Улаанбаатар хот болон дэлхийн өнцөг болон бүрд байгаа зэрэг алтан тээлчүүдтэй 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Баян алтаа минь Баатар хайрхан минь, буян алтаа минь Бомбот хайрхан минь, заяа тавилан минь жаргалан тайрхан минь, аз заяа минь алтан тээл нутаг минь ээ. Нийт зэрэг алтан тээлчүүдтэй 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Одоо ирхэн та бүхнийхээ өмнө Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ховд аймаг дэх нутгийн зөвлөлийн дарга Дэлгэр сайхан таныг хүндгээрж байна. За Хамбаатар хайрхан алтан тээл нутагта хүүн холбоотой дэлхийн өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа алтан тээл нутгийн ахан дүүс болон энэхүү танхимд хуран цугларсан наадамчин олон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн нийт тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Өнөөдөр бид энэхүү 100 жилийн түүхийг бүтээсэн Ахмад буурлууд донд залуу болон биднийг өдий зэрэгт хүргэж өгсөн аав ээж ах дүү төрөл төрөсөөрөө бахархах ийм сайхан өдрөө. Мөн өнөөдөр бид өөрсдийнхөө шүтдэг энэ сайхан уул хайрхан байгаль дэлхий энэ сайхан ээж уулсуудаа мөргөж хүндэтгэл үзүүлэх ийм сайхан баярын өдрөө. Өнөөдөр бас та бүхнийг хараад үнэхээр сэтгэл омогшиж байна. Ховд аймгийн нутгийн зөвлөл энэ сумынхаа түүх 100 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэхэд бүхийд одоо хүчин чармаалт гаргаж сумын иргэдийн хурал, засаг дарга, түүний тамгын газар болон Улаанбаатар Эрдэнэт дархан гээд олон нутгийн зөвлөлтөйгээ бид хамтран ажиллаж өнөөдөр энэ сайхан ойгоо
тэмдэглэх бүрэн бэлтгэл ажлыг хангаад байна. Юуны өмнө энэ нутгийнхаа 100 жилийн од сэтгэл зүрх гаргаж бүгдээрээ хандив сэтгэлийн хандив өргөж маш олон бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хийсэн үе үеийн ахмадууд, үе үеийн дунд үеийнхэн залуучууд, хүүхэд багчуудаа бас чин сэтгэлийн талархлыг илэрхийлье. Тэгээ үнэхээр бас алтан дээл нутглуулга бүгд жолоо залан ирэхэд нүүр бардам нутгийнх нь бас угтаж авч байна. Үнэхээр бас энэ улсын тэргүүний сум болтлоо хөгжиж бидний хаач гэсэн нүүр бардам хэлэх ийм боломжийг олгож өгсөн үе үеийн ахмадууд, үе үеийн удирдлагууд, үе үеийн энэ бүтээн байгуулалтыг хийж өгсөн, энэ бүтээн байгуулалтанд ажиллаж байсан ахмад буурлуудаа бас дахин мэхийн хүндэтгэлийг илэрхийлье. За Ховд аймгийн нутгийн зөвлөл Монгол улсын улсын хурлын гишүүн Наран Баава ургийн Буяагийн тулга гэж манай сайхан залуу Монгол улсын их хурлын гишүүн болон Монгол улсын засгийн газрын гишүүн Боомтын сайдаар ажиллаж байгаа. Ингээд маргаашийн наадмын 2 өдрийн үйл ажиллагааг телевизээр бүрэн дамжуулах болсон. Ингээ 30 сая төгрөгийн манай Буяагийн тулга маань хариуцж байгаа. Тэгээ та бүхэнд улсын төсөв хэлцэж байгаа учраас би очиж чадахгүй ингээ зэрэг нутгийн ахан дүүс нийт наадамчин олонд бүгдэнд миний мэдчилгээг өргөн дэвшүүлээрэй гэсэн мэдчилгээг бас та бүхэндээ уламжилъя. За мөн аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч хамтраад мөн телевизийн 10 сая төгрөгийг бүрэн хариуцж байгаа бас та бүхэндээ уламжлан хүргье. За мөн улсын хурлын гишүүдийн мэдчилгээг та бүхэндээ уншиж танилцуулъя. Юуны өмнө Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын яамны сайд Сандгийн Бямцогт, Монгол улсын их хурлын гишүүн Энкотын Болормоо, Монгол улсын их хурлын гишүүн Загжийн Мэнд сайхан нар мэдчилгээ дэвшүүлсэнийг та бүхэнтэйгээр бас дамжуулан уламжлая. Мэдчилгээ сайн байцгаана уу? Эрхэм хүндэт зэрэгчүүдтэй, эрхэм хүндэт наадамчин олон зочид төлөөлөгчдөө та бүхэндээ зэрэг сум үйлсэн байгуулагдсны түүхт 100 жилийн он баярын мэндийг дэвшүүлье. Олон ёсны үлгий болсон Ховд нутгийнхаа түүх соёл уламжлалыг дээдлэн хамгаалж, зон олныхоо дуу хуур, бүжиг биелгээр олноо баясгаж, зөрөгт охид хүүгүүдийнхээ нэр алдраар бахархаж байдаг зэрэг сум маань өдрөөс өдөрт хөгжин өнгө төрхөө өөрчилж шин бүтээн байгуулалтууд орносоор байна. Миний бие улсын их хурлд 5 дахь удаа сонгогдож өдий зэрэгтэй яваага нутгийн зон олон уул ус минь намайг түшиж дэмжиж байдгийн буян зэ гэж итгэдэг. Та бүхний итгэл дэмжлэгээр өнгөрсөн хугацаанд олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг улсын их хурлын гишүүд аймаг сум орон нутгийн удирдлагуудтай хамтдаа хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал зэрэг суманд соёлын төв, иргэд дүүслэх төв, эрүүл мэндийн төв, сургуулийн барилгын их засвар, спорт зал, эрчим хүчний шугамыг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэлээ. Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаанд улсын хэмжээнд бүх сумда хатуу уучлалтай авцсамаар холбосон аймаг болох зорилт тавьж хэрэгжүүлж чадлаа. Энэхүү замын эхлэл бол яхарахгүй зэрэг манхан чиглэлийн авцсан билээ. Ийм том бүтээн байгуулалтыг эхлүүлж хэрэгжүүлж өргөжлүүлж чадсанараа бид бахах хэрэгтэй. 2024 онд Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарт шинэ хөдөө төслийн хүрээнд 21.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдснээс зэрэг суманд ижүүрэн трактор, тэжээлийн цех зэрэг 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж олгогдож байна. Түүнчлэн зэрэг сумынхаа боловсролын салбарыг дэмжиж сургууль цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулахад 30 сая төгрөгийн эд зүйл, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг сайжруулахад 20 сая төгрөг, ахмадын өргөний тогтцолтод 8 сая төгрөг, соёлын төвд 20 сая төгрөг,
энэ тоног төхөөрөмж эд зүйлийг олгож байна. Мөн сумын төвд хүүхэд багчууд зориулсан 3 их харьцан 3 сагсан бөмбөгийн талбайтай болж бүх багууд тус бүр 13 сая төгрөгийн хөгжин апартуур караоке төхөөрөмжийг олгож байгааг дуулахад таатай байна. Цаашиж ховд нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зэрэг нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө та бүхэнтэйгээ нэгэн үзүүрт нэгэн сэтгэлээр хамтран ажиллах болно. Түүх 100 жилийн ойгоо их хөвтөн байгуулалт ажил үйлсийн өрнөн амжилтаар угтан буу та бүхний буян зэя тэгшдүүрэн байж зам мөртөн өлзөтэй явахын ёроол дэвшүүлээ. Өн баяраа хотлоорноороо сайхан нэмдэглээрэй. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандгийн бэнт цогт гэсэн мэдлэгээ байна. За ингээд Ховд аймгийн зэрэг сумын эрүүл мэндийн салбарт бас 20 сая төгрөгийн батламж олгож байгаа юм байна. Энэ батламжийг гардуулж өгье. Эрүүл мэндийн эрхлэх хэмжийг урьж байна. Ховд аймгийн зэрэг сумын эрүүл мэндийн салбарын эмч мэрэгчлэнүүд ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг сүүлийн тоног төхөөрөмжөөр түргэн шуурга хүргэх зорилготойгоор эрүүл мэндийг дэмжих хүрээнд нийт 20 сая төгрөгийн үнэхээр тоног төхөөрөмж эззүүд гардуулж батламж олгов. Эрүүл мэнд эрхэм баян улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандгийн бям цогт гэсэн байна. Батламжаа гардуулж авах юм. Ингээд нутгийн зөвлөлийнхаа нийт тэргүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс Алтан тэйл нутгийнхаа ахан дүүс та бүхэндээ энэ 100 жилийн ойгоо сайхан тэмдэглэж сайхан баярлаараа та бүхнийг нутгийн чинь уул ус мөнгөд ивэх болтугай. Баярлалаа. Одоо эрхэм та бүхнийхээ өмнө Дархан улаан гэдэг нутгийн зөвлөлийн дарга Эрдэнэ тогтох таныг үг хэлнэ хэмээн урьж байна. Сайн байцгаана уу. Зэрэг алтантай ээлжүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргье. За Ховд аймгийн зэрэг сумд амьдарч суугаа ард иргэд хүрэлцэн ирсэн зоч төлөөлөгчтэй энэ өдрийн мэндийг хүргэж 100 жилийн он баярын мэндийг дэвшүүлье. Дархан уул аймагт нийт 300 гаруй гэрвэл зэрэгээс байдгаа. Нутгийн зан олон минь төлөг сумынхаа 100 жилийн угтан олон ажил бүтээн байгуулалтыг хийсэн гүйцэтгэсэн байгааг харж байна. Та бүгдээрээ барахж байна. Дархан улаан аймагт ажиллаж амьдарч суугаа зэрэг сумын гаралтай 100 гаруй хүн 43 сая 850 мянган төгрөгийн ханд өргөсөн байгаа. Цуглуулж зэрэг сумдаа оршин суугаа ард иргэд хүрэлцэн ирсэн зоч төлөөлөгчд та нартай эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж энэ сайхан надараа гэж өгнөгөө дуусгая. За ингээд манай нутгийн зөвлөлийн дарга нацгийн бодын нацд орж хүндх үзүүлэлт шалтгааны улмаас ирээгүй байгаа. Би тэргүүлэгч юм байгаа. Тэгээд мэдлэгээ явуулсан өөрөө Ховд аймгийн зэрэг сумын уугуул суугуул нийт түүхэн түмэн олондоо 100 жилийн он баярын мэндийг дэвшүүлье. Дархан уул аймагт зэрэг сумын нутгийн зөвлөлийн дарга нацагт орж тэргүүлэгч Эрдэнэ тогтох өөрийн туяа болормоо оюун чимэг мөнгө дуул ам баяр алтан сүг гэсэн юм мэдлэгээ ирүүлсэн байна. Тэгээд засаг даргад батламжаа гардуулчих. 43 сая 500 850 мянган төгрөгийн батламж явуул.
Баярлалаа. Ховд аймгийн Зэрэг сумын Эрдэнэт хотдог нутгийн зөвлөлийн дарга Эрдэнэ улган таныг үг хэлнэ хэмээн хүндэтгэн урьж байна. За сайн байцгаана уу нутгийн иргэдээ нутгийн ард түмээ. За эцэг өвгдээцийнхаа толгойг нь толж өрхийг нь татсан энэ сайхан өрх гэрийг түүчээлэн авч явсан үе үеийн нутгийн удирдлага албан хаагчид ард иргэд та бүхэндээ Эрдэнэт хотод амьдран суугаа Ховд аймгийн Зэрэг сумын харьяат нутгийн иргэдийн нэрийн өмнөөс энэ түүх 100 жилийн ом баярын мэндийг өргөн дэвшүүлье. За манай Эрдэнэт хотод Зэрэг алтан тээлийн харьяат 30 гаруй өрх амьдран суудаг. Бид бүхэн хичнээн төрлөг нутагтаа амьдрахгүй байгаач ордлог нутагт маань бүтээн байгуулагдаж байгаа ажил үйлс төрөн гарч байгаа алдар гавьяатнуудаа харан баясаж сэтгэлээрээ зүрхээрээ уул ус та бүхэнтэйгээ холбоотой байдаг билээ. Тийм ч учраас бид бүхэн бас нутгийнхаа 100 жилийн үед зүгээр суухгүй бас нутгийнхаа 100 жилийн үед зөрүүлээд одоо Эрдэнэт хотод суугаа нутгийн иргэдээс бас 8 сая 250 мянган төгрөгийг бас цуглуулж нутгийнхаа та бүхний баяр дээр бас баяр нэмж байгаа. Ингээд одоо та бүхэндээ нутгийнхаа 100 жилийн ог одоо өргөн дэлгэр сайхан тэмдэглээрээ гэж хүсээр яваад одоо нутгийн засаг даргатай очив дурсгалын зүйлээ гардуулъя. За дараах хэрхэм хүмүүстээ баярлалаа. Уурган дайсан аав минь Монгол, уурган шимүүлсэн ичи минь Монгол, унаж мөлгсөн газар шороо минь Монгол, ундаалж өссөн ус мөрөн минь Монголоо. Зураг төөрөг нийлсэн ураг төрөл минь Монгол, зузаан түүх шивнсэн ус нутаг минь Монголоо. Эрхэм та бүхнийхээ 100 жилийн дахин баярын мэндийг хүргэе. Ингээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Шагнал гардуулах эрхэм хүмүүсийг хүндэтгэн урьж байна. Улсын хурлын гишүүн Төрөвдөрж таныг шагнал гардуулна уу хэмээн хүндэтгэн урьж байна. Аймгийн засаг даргын орлогч Батул таныг хүндэтгэн урьж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсүх таныг хүндэтгэн урьж байна. Сумын засаг дарга Батбилэг таныг хүндэтгэн урьж байна.
Монгол улсын ерөнхий сайд асан амар жаргал таныг хүндхөөрж байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ховд аймгийн Зэрэг сумын нутгийн зөвлөлийн дарга Дэлгэр сайхан таныг хүндхөөрж байна. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Буянбал таныг хүндхөөрье. За Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг уншиж танилцуулъя. Базар садын Хүрлбаатарт Монгол улсын ерөнхийлөгчийн 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар зарилгаар Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цол хүртэв Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлс өгсөн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цол тэмдгээр Базар садын Хүрлбаатар халуун баяр хүргэе. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэдвийн дэшид баяр хүргэе. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Балжидын Дамба Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баран Бямбабаяр эрхэм та бүхнийг дурсгалын зураг татуулахыг урьж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд шагнал алтан гадас одонгоор Батманхийн наран гэрэл мөн алтан гадас одонгоор Очрын Эрдэнэ тогтох төрийн дэд шагнал алтан гадас одонгоор Очрын Эрдэнэ тогтох Пунцгийн Цэрэн чимэд халуун баяр хүргэе. Мөн төрийн дэд шагнал алтан гадас одонгоор Цэгмэдийн Чандман мөн төрийн дэд шагнал алтан гадас одонгоор Алагийн Загд сүрэн
төрийн дээд чагнал алтан гадас одонгоор дандан нацаг дорж төрийн дээд чагнал алтан гадас одонгоор шагдрын бат Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд чагнал алтан гадас одонгоор хаажаан цогточор төрийн дээд чагнал алтан гадас одонгоор нацгийн гэнтэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хүндэт медалаар томгийн энх сайхан төрийн дээд чагнал алтан гадас одонгоор шагдрын бат тарийг шагнажээ хүн төөрж байна. Ховд аймгийн 100 эрхэм шагналаар энхээ таныг шагнажээ. Алан баяр хүргэе. За хүндэт АНК танаа Ховд аймгийн зэрэг сумын түүх 100 жилийн ог тохиолдуулан аймаг орон нутаг Монгол улсын хөгжил цэцгэлтэн бүтээн байгуулалтанд оруулсан үнэтэй хөв нэмрэгдэн үнэлж Ховд аймгийн 100 эрхмийн нэгээр тодруулж батламжлав. Амжилт бүтээл арвин алжглаар дүүрэн эрүүл энх байхыг хүсэн өрөө Ховд аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга Бүрүүганд засаг даргын орлогч Батуулд гэсэн батламж байна. Ингээд маш цөөхөн хүнийг шагнадаг. Ингээ манай инках маань чөлөөт бүхийн дэлхийн мөнгөн медальт манай алтан тээл нутгаас гарсан спортын алдартнуудын түүчэн болж яваа ийм сайхан тамирчин байгаа. Ингээ бүгдээр хадуулагчдаар баяр хүргэж эрүүл энх аз жаргал сайхан бүгд өгсөн өрөөё.
За өнөөдөр бас эрхэм хүндтэй хүнд Ховд аймгийнхаа хамгийн дээд шагнал Галдан бошго тааны одонгоор шагнасныг гардуулан өгч байна. Ойрдын одоо их хаан Галдан бошго тааны мэндэлсний 380 жил Монгол улсын засгийн газрын тогтоолоор дөнгөж саяхан бид нар 8 сарын 3-наас 5-нд Ховд аймгийнхаа Ховд хотод тэмдэглэн өнгөрүүлсэн. За Галдан бошго тааны мэндэлсний ойг ховдчууд 10 жил тутам нэг удаа тэмдэглэж энүүгээр хамгийн алдартай хамгийн хөгжил цэцгэлэнд үнэтэй үнэмрээ оруулсан хүндэт хүмүүсийг шагнадаг ийм түүхэн уламжлалтай. Ингээд түмэн жаргал даргынхаа бас оруулсан гавьяа зүтгэлийг дурдахгүй байхын аргагүй. Алтан туйлын хүндий зэрэг сумаас маань төрж гарсан төр нийгмийн нэр зүтгэлтэн Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд Ховд аймгийн бүтээн байгуулалт хөгжил цэцгэлэнд хамгийн үнэтэй үнэмрээ оруулсан эрхмүүдийн нэг. Энэ хүн ард аюушийн талбайгаас эхлүүлээд барилга угсралтын тэрээс нисэг онгоцны буудал одоогийн бидний хил зансан их сургуулийн барилгыг бариулахаас эхлүүлээд маш олон ажлыг санаачлан удирдан зохион байгуулж хийсэн Ховд аймгийн хөгжил цэцгэлээр орсон үнэтэй үнэмрийг үнэлж энэхүү дээд шагналаараа шагнасаныг бас гардуулан өгье гэд батламжийг уншиж танилцуулнаа. За Галдан бошго тааны нэрэмжит шагнал эрхэм хүндэт Жамбын түмэн жаргал танаа Монгол улсын баруун бүс нутаг болон Ховд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хүн амын хөгжилд онцгой хөв нэмэр оруулж гарамгай амжилт гаргасны тун өндрөөр Галдан бошго тааны шагнал дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнав. Цаахан их хормод хөгжил өнчтийн алдар гавья өн мөнгө мандан бадрах болтугай Ховд аймгийн хурлын дарга Төрөөгөнд Ховд аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Батболд 2024 оны 08 сарын 2 гэсэн одоо хүндэт шагнал дагалдах шагнал нь одоо сая төгрөгийн ийм шагналтай ийм том шагнал байгаа. Галдан бошго тааны нэрэмжит шагнал төр нийгмийн зүтгэлтэн Монгол улсын гавьяат багш түмэн жаргал таныг шагнаж байна. Халуун баяр хүргэе. Мөн эрхэм таныг үг хэлнэ хэмээн хүнд төөрье. Эрхэм хүндэт зэрэг алтан таягчдээ зочид төлөөлөгчдөө өнөөдөр надад ийм хүндэтгэл үзүүлсэн аймгийн иргэдийн хурал аймгийн засаг дарга тамгын газарт талархал илэрхийлж байна. Би 1946 онд энэ сургуулийг төгссөн Ахмад сурагчныг миний дээр 1900 анхны төгсөгч Халцгаа гэдэг Ахмад бас сууж байна. Тэр үед сургууль маань бидэнд анхны шатны боловсрол олгож өдөө болтол ингэж явуулсан явдал бол бид сургуулиараа бахархаж байдаг. Өнөөдөр зэрэг сум үнэхээр багтам сайхан харагдаж байна. Энэ бол үе үеийн их хурлын гишүүд аймгийн засаг дарга нар, сумдын дарга нарын одоо ач зүтгэл гэж би бодож явдаг. Миний төгсөж байсан үе зэрэг сум ямар байв? Сургууль 2 эсгэ гэртээ, 2 шавар гэртээ, сумын захиргаан бас гэртээ. Ийм л байсан үе. Бид Тэвкийн хотхорын шавгийг өдөр бүр явж зөөж барсан сургуультай төрж бэлтгэдэг байсан. За ингээд цаас олдохгүй, харандаа олдохгүй, чирнэл байх. Тоглоо хар тоглогаар одоо Ахмадууд харандаа бэлтгэж өгч тэнгээр сонины завсар, номын завсар бичдэг байсан. Өнөөдөр ямар байна? Одоо тэр үеийн дурсан хэлүүл хүүхдүүд хурлаа гэх байхаа. Гэхдээ одоо энэ бас нэг зүйлийг би хэлье гэж бодож байна. Өнөөдөр сайхан байна гэд
бас эргээд матдаг. Энэ хөгжлийгөө үгүйсгдэг ийм талууд байгаа. Ингэж бид болохгүй. Тийм учраас бид олсон амжилтаа Улаанбаатарыг өнөөдрийн одоо өгсөн хүмүүсүүд онцлон ярьлаа. Бид олсон амжилтаа Улаанбаатарт сумынхаа хөгжлийг улам цэцгэлүүлж ингэж одоо явах ёстой. Зэрэг сумын сургууль, зэрэг алтан тээлчүүд бол удирдлагуудыг бас бэлтгэж өгсөн ийм одоо түүхтэй сум гэж би боддог. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нэг сумаас гарч байсан түүх байдаг болов. Энэ бол зэрэг сумд бэлтгэсэн асуудал. Их хурлын дарга өнөөдөр амар баясгалан дээд дарга бүрүүд орж энэ их хурлыг удирдах байгаа хоёр хүнийг аль теориг сонгоа. Манай баруун теориг сонголоо. Бид энэ үнэхээр тэргүүнийхээ хүмүүсүүдийг төртөө дээд байгууллагад бэлтгэж өгч байна. Энд гарсан бүх удирдлагууд ямар байгааг итгэлдэн бат байдаг тодорхой дурдсан. Ийм учраас боловсон хүчний одоо их бодлогыг зэрэг сумын сургууль удирдах байсан шүү гэдгийг бас тэмдэглэж хэлье. Та бүхэндээ эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Ахмад багш Төмөнжир. Ингээд би зэрэг сумынхаа үнднэ зургаан хийж ирүүлсэн. Энэ зураг эсийг харуулсан. Тарихыг харуулсан. Гуага. Тоглож наадаж өссөн тоорон цагаан эдисмэн. Зэгэл цуц зэлүүхтэй зэргийн нуудам гонжимэй. Жаргал хайрыг хайрлсан, жаргал цэнгидийг хайрлсан, жаргалд Бомбот Баатар хайрхан уудасмэн. Амьдрал хайрыг бэлгэлсэн хатан тэл нутагмэн. Ийм зургаанууд Монгол улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Оросогийн оргил чимэг таныг шагнажээ. Халуун баяр хүргэе. Мөн Монгол улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Хашаатын отгон хишиг Монгол улсын засгийн газрын шагнал байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр Наранбатын болор туяа эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Цэрэн намжилын жаргал сайхан хангамж худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр Гүнзэнгийн туяа баяр хүргэе. Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ган төмрийн
мөнх цэцэг. Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр Жамцын Алтчин. Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр Иш Жамцын ажигч баяр хүргэе. Мөн үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр Галсан дашийн мөнх хүчрэл. Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Догсоогийн алтан сүх. Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Сэмбрүүгийн ялалт баяр. Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Тожийн Дэчин хорл. Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Кортоны баяр мянга. Авт тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Халтрын Өлзий. Онц тээвэрчин цол тэмдгээр Дамдын сүрэнгийн төмөр чөдөр. Онц тээвэрчин цол тэмдгээр Халтрын Батсүх. Мөн онц тээвэрчин цол тэмдгээр Бордогийн соёлч Эрдэнэ. Онц тээвэрчин цол тэмдгээр Цагаан давгийн төмөн дэмбэрэл. Мөн онц тээвэрчин цол тэмдгээр Хонгор шарын Отгон баяр.
Онц тээвэрчин цол тэмдгээр Ингрэмилээс дараах хүмүүстээ халуун баяр хүргэе. Та бүдийг дурслын зураг татуулахыг урьж байна. Үндэсний статистикийн жоо хүчгээр дашвалжирийн сэлэнг үндэсний статистикийн жоо хүчгээр цэвэн дөржийн буйна носон мегмар халзаагийн батбилэг баяр хүргэе. Аймгийн алдар туяаж цол тэмдгээр галсан дашийн цог бадрах мөн аймгийн алдар туяаж цол тэмдгээр Дүмбэгийн Чулуун Баатар мөн аймгийн алдар туяаж цол тэмдгээр Дамдын сүрэнгийн төмөр чөдөр Хүнс хөдөөж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жоох бичгээр галсан дашийн хэм мэдхэв хүнс хөдөөж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жоох бичгээр өлзий дашийн дэлгэр мөн хүнс хөдөөж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жоох бичгээр Горон Эрдэнэ очор хүнс хөдөөж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жоох бичгээр Боглогийн төвшрэх
байгаль орчин аялал жуулчлалын яамны жоо хүчгээр Сондуйн Энгхма эрчим хүчний яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр Ган чулууны Мөнхбат Дарин Ямын Буян далай баяр хүргэе. Бургасан багийн угуул Агмад дайчин тогтхын Батмөх амбагийн үр хүүхдүүд хүндэтгэл үзүүлж ханд өргөнө. Үр хүүхдүүдийн хүндэтгэн өрж байна. Ахмад багш Батмөнхийн цэрэн дулам. Бургасан багийн угуул Батмөнхийн наран цэцэг. Монгол улсын зөвлөх инженер хүндэт холбоочин Батмөнхийн наран жав. Бургасан багийн хүний эмч Ахмад Батмөнхийн наран дулам. Бургасан багийн угуул Батмөнхийн наран гэр нарыг хүндэтгэорье. Нэг төрсөн нутагта амьдран суугаа нутгийн зон олон улс орныхоо өнцөг болон бүрээс төрсөн нутгаа зорин ирсэн нийт ард түмэндээ 100 жилийн өн халуун мэндийг хүргэж мэнчилж байна. За бид Бургасан багийн угуул тогтхын Батмөнхийн үр хүүхдүүд юм аа. Бид энэ 100 жилийнхэн ойд 39 үлээ ирсэн. 2024 он бол ардын хувьсгалын 100 жилийн ойтой миний аавын 103 насны төрлөх сумын 100 жилийн ойтой миний ээжийн 100 насны зэрэгтэж байгаа учраас үр хүүхдүүд бид хүндэтгэн талархаж засуулч явсан ааваараа бахархан 4 засуулчийн хувцсыг 3 сая төгрөг бүхий 4 засуулчийн хувцсыг Түүхт сумынхаа 100 жилийн ойд хандвалж байгаадаа баяртай байна. За уугуул нутгийн ард түмэн та бүхнийг минь уул усны эцдүүд нь ураг төрлийн онгодууд нь баясан хүлээж авч байгаа гэдэгт туйлын итгэлтэй байна. Та бүхэндээ нутгийн ард түмэн бүхэн хүчтэй мордон хурдан суран мэргэн дэлгэр сайхан наадахын ёроолыг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Сумын засаг даргыг хүлээж авна уу гэж урьж байна. Миний нутгийн ард түмэн дэлгэр сайхан наадаараа. Баярлалаа. Энэхүү Ховд аймгийн зэрэг сумын түүхт 100 жилийн өн баярын хурлаг хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлж байна. Айда зарчин түнний нутаг автайн сүлэг харахад минь